За сайн байцгаана уу. Эзний өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн номлол эхлэхээс өмнө би нэг онцгой гэрчлэл та нартай хуваалцъя. Тэгээд энэ гэрчлэлээс олж би өөрөө маш их урам зориг авсан. Тэгээд та бүгдийн маань итгэлт ч гэсэн энэ гэрчлэл бас нэлээд хүч өгнө гэдэгт бол би эргэлзэхгүй байна. Сүүлийн 2-7 хоногийн туршид яасан гэхээр манай энэ сүмийн одоо энэ томоо одоо машины зогсоолтой шүү дээ манай сүм чинь тэгээ яг энэ хашааных нь цаад талын нэг эзэнгүү одоо нэг юм контейнерын офис байна л да. Тэнд нэг орон гэргүй хүн хурж ирж суучаад тэгээд тэр хавийн хогийг цэвэрлээд л одоо өөрийнхөө л амьдрах газрыг л янзлаад байна. Тэгэл тэр нэлээд удаан суух галгаа болтой. Тэгээ хамгийн гол нь хогоо нөгөөх чинь манай сүмийн хашааг давуулж хаяад болдоггүй. Тэгээд хоосоо бит хоёр нөгөө хогийг очиж цэвэрлээ. Хоосооч нэлийн цэвэрсэн. За би нэг 2 удаа цэвэрсэн баг. Тэгээд нөгөө хогийг цэвэрлж янзлаа. Тэгээд нөгөөх чинь дахиад маргааш нөгөөдөр нь дахиад хог давуулаад чулуучдаг. Тэгээ нөгөө хог нь болохоор 9 шидийн тэр нэг хүн ашиглахаа болцсон тэр нэг юм контейнерын араар байдаг нэг юм заван хогноод байгаа хувцас мувцас тэгэл юу ээдгээ одоо тэгэл нэг удаагийн аяг 5 амар олон заван юмнуудыг гаргаад ингээ хайчаад байдаг. Тэгээд хоосоо бол айгүй олон удаа очиж хэлсэн юм байна. Бити ингээд манай эзэмшил газар руу наад хогоо оруулж хаяадаа гэж зөндөө хэлсэн юм. Тэгээд хоосогийн үгийг сонсдгоо нөгөөх нь тэг бүр хоосоо бүр аргаа барцсан. Тэгээд над дээр ирээд пастраа энэ хүн одоо ерөөсөө миний үгэнд орохгүй. Энэ хүнийг одоо бүр яах вэ гэд бүр тэгээ би ч за хоосоо очиад байгаа юм чинь миний үгийг ч бас нэг сонсохгүй ч байлгүй дээ гэл бас нэг очиж гэж бодохгүй. За яг хөө тэгж гайгүй олчих байлгүй дээ. Хогийн тэгээ цэвэрлчих гээл. Тэгээ нэг хогийн нэг дэгсхийгээл цэвэрлсхийгээл тэгээ байж исэн. Тэгсэн чинь өчигдөр хоосоо над дээр хурж ирсэн. Пастраа нөгөө хүн чинь бүр гал түлээд унсан. Утаа нь гараад байна гэх тэгж чинь. Тэгэхээр нь явж чад нөгөө хашаага налуулаад шат тавьж байгаа нөгөө шатан дээрээ гарч зогсоод хашаан дээрээ даваад гараад харсан чинь нөгөө их чинь нөгөө баахан нэг эвдэрхий нөгөө модон одоо нөгөө тавилга юмнуудыг овоолцсон тэрүүгэн дэндээ шатаачч нөгөө чинь. Тэгээд цэнгэр утаа суунаглаад нөгөө гал нь дөнгөж эхэлж байгаа байхгүй. Тэнгүүт нь би хоосыг давлаа. За явъя хоёлаа гэд. Тэгээд тойрж очиод нөгөө хашаанаас гараад яг нөгөө хүний тэр байгаа газар руу гудамжаар гараад ингээд тойрж явж очиод тэгээ нөгөө хүн рүү чинь за хоосыг би хэлсэн за чи бичлэг хийшүү гэд. Тэгээд бичлэг хийж байгаараа чи гэчээд хоосоогоор бичлэг хийлгүүлчихэд тэгээ би нөгөө хүндээ хэллээ. Та яагаад ингээ хогоо манайх руу ингээ зөндөө олоодаа хаяад байгаа юм бэ? Хогоо хаяхаа болоо. Дээр над утаа гаргаад байх юм гал түлээд байна. На гал түлхээ болоо гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь бол ерөөсөө л яг л хоосоод яаж хандж исэн яг л надад тэгж л хандж л да урдаас дунд уруугаа гоцоолгоол. Тэгэл нэг юм чипс маягийн нэг юм уудалцсан нэг юм идээд байна. Тэгээ нөгөө уутыг ингээ задлцсан. Тэгээд идчихс нөгөө хоолоо өөдөөс шидчих ах шиг сүултээ бүр. За би ч тэгээ ямар ч байсан тавих шаардлагаа тавилаа. Хоосоо ямар ч байсан гэрчлэн. Тэгээ нөгөө цагдаа дуудаад ерөөсөө ирэхгүй байгаа. Тэгээд дараа нь ямар нэг юм болоход эн чинь нөгөө нэг гэрчгээд үзүүлэх гээд авахгүй байдаг чинь. За тэгээд хилээд идэг нөгөө хүн чи үг авдаг бүр өөдөөс бүр өстө бүр 9 шид боллоо. За бүр өстө нэр энд ч бүр ийм амир байдаг юм байна да гэж бодоод тэгэл хаяал явлаа буцаад. Тэгээ буцчихтаа би дотроо тэг залбирахгүй юу. Эзэн минь ээ яасан хэцүү юм бэ энэ хүмүүс. Тэгээ за яг олон тоон дээр ярих нь цаашаа. За яг ер нь иймэрхүү хүмүүс хэцүү олон ийм хүмүүсийн годамжинд нь байдаг шүү дээ. Ер нь яасан хэцүү юм бэ энэ хүмүүс. Энэ хүн одоо ерөөсөө яагаад ч үг авахгүй. Одоо энэ хүний чинь бид нар ямар одоо хүчээр одоо энэ хүнтэй чинь зодтолдоод ноцолдоо тийм бол мэдээж бидний хувьд бол баахгүй. Тэгээ би залбирсан эзэн минь энэ хүнийг та зогсоож өгөөч гэж залбирсан. Тэгээ энэ хүнийг та зогсоож өгөөч гэж дотроо яг залбирсан байхгүй. Тэгээ залбираад орцсон. Тэгээ цуглаан руу орж ирээд өнөөдрийн цуглаандаа бэлдээд өчигдөр чинь ингээл нэлээд ажил төрлөө хийгээд тэгээ байжсэн чинь нэг гараад ирсэн чинь нөгөө утаа чинь бүр том гал болцсон асч идэв. Тэгээ бүр том гал болоод асаад гал командын 2 машин давх гэж ирээд нөгөө улаан ногоон гэрлээ анивчилж давх гэж ирээд бөө хүмүүс хурж ирээд цагдаа араас нь орж ирээд тэгээ нөгөө хүн чинь бүр ерөөсөө ор сургахгүй нөгөө хүн чинь тэндээс өөрөө алга болоод тэгээд нөгөө тавьсан гал нь бүр том болчихгүй. Тэгээ эргэн тойрныхоо юмнуудыг шатаагаа тэгээд тэндээсэн бөө юм. Яг манай нөгөө хашааны цааталт учраас ямар ч хохирол байхгүй. Бидний хувьд бол ямар ч хохирол байгаагүй. Тэнд нөгөө нэг компани тэр хашааг хэрглэж хагаад хайж яваад айгүй олон сар жил болцсон. Ерөөсө хэргэлдэггүй нэг тим юмн дээр л нөгөө хүн чинь ороос очиж байгаа байхгүй. Тэгээд тэрүүгээр байсан хажуугаар нөөсөн хог мог шатаад пим пан гал буудаж муудаал тэгэхээр ерөөсөө бөө юм болоод
Тэгээд нөгөө галынхан чи ирээд цагдаа чи ирээд бидрээс мэдүүлэг аваад тэр өдөгөө бичлэгээ үзүүлээл тэгэл бөө юм боллоо. Тэгэл нөгөө хүн чи өөрөө орс оргүй яваад гисэн. Тэгээ хамаг боцор булаан тэндээ шатаж үлдээ. Тэгээд одоо бурхалж их зогсоол одоо л гэж би бодсон. Тэгээд би тэндээс өчигдөр бас би юу гэж бодсон бэ гэхээр үнэхээр бидний хүч хөрөхгүй үед бурхны хүч хүрдэг юм шүү. Бидний хийж чадахгүй хязгаар гэж бас байна тийм ээ. Хүний өөрийн үйлдэж чадахгүй хязгаар гэж байна. Давах ясгүй одоо шуум гэж бас бидэрт байна штэ. Яг хаа даваад ингээд хүний арга замаар махан биеийн арга замаар ингээд зүтгүүлээд ингээд хийгээд одоо юу гэдгийг буруу юм хийгээд хин нэгний хүчрхийлээд юм уу эсвэл худлаа яриад үний яриад эсвэл янз янзын хүний аргаар хүн бол ингээд ямар нэгэн юмыг өөртөө болгохын тулд хүн ингээд буруу аргаар янз янзын юмыг бол хийдэг. Гэхдээ бид бол ийм тохиолдолд ямар нэгэн байдлаар буруу аргаар бусдыг хүчрхийлээгүй. Тэр хүнийг доромжилсныхын хариуд нь буцаагаад өөрийг нь адилхан доромжлоогүй. Тэр хүнд ямар нэгэн байдлаар зогсгүй, буруу, муухай арга замаар бол хандаагүй. А дотроо бол бурхандаа л хандсан. Эзэн минь энэ хүн ямар хэцүү юм бэ? Удаан хугацаанд бидрийг зовоож байна те. Энэ хүнийг та зогсоож өгөөч гэж залбирсан чинь өөрөө өөрийнхөө тавьсан гал нь тэгээд одоо бурхны гал байсан уу яасан тэгээд ер нь хамаг юмыг шатааж хаяа тэгээд цагдаа нарын ирээд тэгээд нэг мөсөн одоо нөгөө хамаг юм минь шийдэж өглөө л дөө. Тэгээд цагдаа дуудаад ирэхгүйсэн байхгүй. Тэгээ нөгөө дуудаад ирэхгүйсэн цагдаа маань чи ирж өглөө гал команд ирээд норгоод тэр хавийг услаа тэгээд одоо хамаг юм инж цэвэрлжлээ одоо бүр тэгээд сайхан боллоо. Тэгээд ингэж нэг бурхан минь одоо тусалт юм бас нөгөө хүн чи өөрөө бол яг хот чинь тэгээд гал тавингуудаа холоос хар зогсож байгаа өөрөө тэгээд зүхтаага яваад гэж байгаа байхгүй. Гал командын машин ирээд цагдаа магдаа ирэнгүү чинь тэгээд зүхтаагаад яваад гэж байгаа байхгүй. За ямар ч байсан нэг ийм байдлаар нэг асуудал ямар ч байсан өчигдрийн хувьд бол шийдэгдсэн. За тэгээд залбирч хахад эзэн бас өөрийнхөө гайхамшигтай ажлыг бидний хийж чадахгүй тэр одоо цар хүрээнд тэр хэмжээнд те үнэхээр тэрнээс цаашаа бурхан ажиллаа хийд юм шүү гэдгийг бас үнэхээр би бас олж харсан. Тэгэхээр та нар маань ч гэсэн эзэнд үргэлж итгэмжтэй байгаараа те бурхан боломжгүй зүйл гэж байхгүй. Сая бид нар хамтдаа магтанд дууллаа шүү дээ те. Гүн газар руу ирээд тороо шидэд Петр яла тороороо дүүрэн загас барьсан шүү дээ. Библиэлд гардаг тэр нөгөө нэг Есүсийг хэлсэн одоо гүнд нь очиод тороо хаяад барь гэдэг тэр үгэн дээр тулгуур зохиогдсон дуу ахгүй юу энэ чинь. Тэр нөгөө тэр түүхийг мэдгүй хүмүүс энэ дууг дуулахтаас гайхчихж бас магадгүй те. Юун гүн газар руу тороо хаяад тэгээ юун бурхан гайхамшиг хийгээд энэ тийм түүхтэй те. Тэгээд үнэхээр эзний үгэнд итгэмжтэйгээр явхад эзэн өөрөө гайхамшиг хийдгээ гэдгийг энэ доош бидэнд харуулж байна. Би өнөөдөр бас номлолынхаа эхэнд тэгээ энэ гэрчлэлийг бас танаас хуваалцсанараа та нарын залбирлаар дамжуулаад бурхан өөрөө ажиллаа хийдгэн шүү. Тийм ээ. Эцсийн мөчийг хүртэл эзэнд найдаараа. А бидний хийж чадахгүй зүйл гэж бас байдгаа. Хүн гэдэг бол хязгаарлагдмал байдгаа, тийм ээ. Тийм учраас хүний одоо ухаан эсвэл хүний арга замд найдаж буруу аргаар юмыг битгий хийж байгаараа. Зөв байж болох бүхий л аргаар хамгийн сайнаар хийж үзээд болохгүй бол үнэхээр эзэнт даатгаж байгаараа. Тэр тохиолдолд эзэн бидний төлөө ажиллаа хийж идэв шүү гэдгийг тав хүнтэй хэлэх гэсэн юм аа. За өнөөдөр бүгдээ хамтдаа Үүс номын 8 дугаар бүлгийн 26-аас 40 дугаар ишлэгийг уншъя. Үүс 8-ын 26-аас 40 дугаар ишлэл. За анхны чуулганаас бид хамтдаа суралцаад яваад байгаа шүү дээ. Үүс 8-ын 26-аас 40. За би чанга уншъя. За та нар бүгдээ өөрсдийнхөө ишлэлтэйгээ тулгаад надтай хамт дотроо ас уншаад яваарай. Эзний Тэнгэрлэгч Филиппт хандан Иерусалимаас Газа руу урууддаг замаар өмнө зүг рүү хөдөл одоо явах тун гэж хэлв. Филипп хөдөлж замд гармагцаа нэгэн Этиоп хүнтэй таарлахын тэр. Тэр хүн Этиопийн хатан хаан Кандакийн ордны тайган хатан хааны эрдэнэсний санг бүхэлдээ хариуцдаг амбан сайд байлаа. Иерусалимд очиж мөргөл үйлдчихэд буцан явж байхдаа тэрээр иш үзүүлэгч Ешаягийн номыг тэргэн дотроо чангаар уншиж явлаа. Сүнс тэр тэргийг гүйцээд оч гэж Филиппт хэлэхэд тэрээр гүн очиход мөнөөх хүн Ешаягийн номыг чангаар уншиж байх нь сонсогдов. Филипп та уншиж байгаагаа ойлгож байна уу гэхэд тэр хэн нэг нь тайлбарлаж өгөхгүй бол яаж чадах вүлээ гэд Филиппийг дэрэгдээ суухыг орив. Түүний уншиж байсан бичвэрийн хэсэгт нядалгаараа туугдах хурах шиг ноосыг нь хяргахад үл дуурах хон шиг тэрбээр амаа нээсэнгүй. Түүнийг доромжилж шударгаар шүүсэнгүй. Хойштийнхэн тухай хэн бодсон бол амьдын газраас тэрбээр таслагджээ гэж байв. Өнөөх тайган Филиппээс лавлаж энэ иш үзүүлэгч хэний тухай ярьж байгааг хэлж өгөөч. Өөрийнхөө тухай юу? Эсвэл өөр хэн нэгний тухай юу хэмээн асуухад Филипп яриа өрнүүлж энэхүү бичвэрээс эхлүүлэн Есүсийн тухай сайн мэдээг
тунхаглжээ. Тэд цааш аялсаар устай газар хурч очиход өнөөх тайган энд ус байна. Баптизм хүртэхэд болохгүй нь юусан билээ гэд Филипп хэрв та чин сэтгэлээсээ итгэж байгаа бол болно гэсэнд Есүс Христийг Бурхны хүү гэдэгт би итгэж байна гэж тэр хариулв. Тэргийг зогсоохыг тушаав. Тэгээд хоёул ус руу орж Филипп түүнд баптизм хүртээлээ. Тэднийг уснаас гармагц эзний сүнс Филиппийг шүүрэн авч чадав. Мөнөөх тайган Филиппийг дахин хараагүй боловч баяр хөөртэйгээр цааш замдаа гарлаа. Харин Филипп Азотод ирснээ мэдээд цааш Кайсарын хүртэл бүх хотоор орж сайн мэдээг тунхагласаар явв. Аамен. За өнөөдөр би эзний үгийг хэрв та чин сэтгэлээсээ итгэвэл болно гэдэг сэдвээр хуваалцахыг хүсэж байна. Хэрв та чин сэтгэлээсээ итгэвэл болно гэдэг сэдвээр эзний үгийг би та бүхэнтэй үргэлжлүүлэн хуваалцъя. За, Үйлс номон дээрээс бид нар анхны чуулганаас хамтдаа суралцж байгаа. Анхны чуулганд томилогдсон 7 туслагчийн одоо нэг болох Филиппийн тухай өнгөрсөн эзний өдөр хамтдаа хэдүүлээ суралцж ирсэн шүү дээ. За, тэрийг та бүхэн санаж байгаа гэж би найдаж байна. За, өнөөдөр Филиппийн бас нэгэн онцгой үйлчлэл бидний уншиж байгаа энэ хэсэг дээр гарч байна. Филиппийг эзний тэнгэрлэгч юу гэж яана гэхээр Иерусалимаас Газа руу урууддаг замаар өмнө зүг рүү хөдөл одоо босоод явах тун гэж түүнийг дуудсан байгаа. За яг энэ ариун сүнсний хэлж байгаа энэ дуу хоолойг дагаад Филипп босоод явах үедээ яг тэр зам дээрээ Этиоп улсын тайган хатан хааны одоо сан хөмөргийг хариуцдаг тайган аман сайдтай уулзж байгаа. За нэлээд том хүнтэй уулзсан байна л да. Улс орондоо бол нэлээд эн чинь одоо хааны ордны том хүнтэй уулзж байгаа байхгүй юу? За тэгсэн нөгөө хүн яасан гэхээр Иерусалимд очиж мөргөл үйлдчихэд буцаж явж байгаа юм хүн байна. Тэгэхээр энэ хүний хувьд бол Израильчуудын бурханд итгэдэг нэгэн байж л дээ. Тэр нь бол тодорхой гэсэн үг. За тэгээ буцаж явахдаа нөгөөх чинь юудэчүүдээс одоо мөнгөний төлөө худалдаж авсан л байлгүй бодвол иш үзүүлэгч хуучин гэрээний иш үзүүлэгч Ешаягийн номыг нөгөөх чинь ингээ барьцсан уншаа явж байна. За тэгэхээр энэ хүн бол еврейгээр уншиж чаддаг хүн байх нь бас. Тийм ээ. За тэгэхээр нэлээд боловсралтай хүн байх нь. Нэлээд итгэл үнэмшилтэй шүтлэгтэй хүн байх нь. За дээр нь энэ хүн бол яаж вэ? Төрийн одоо том хүн байх нь. Амбан сайд хатан хааны сан хөмөргийг хариуцдаг. Манайхаар бол одоо сангийн сайд хүн байх нь. За дээр нь бол яг энэ чинь тайган хүн байсан байж штэ. За тэгээ энэ хүн яасан гэхээр нөгөө номоо уншижсэн. Нөгөө номон дээр нь яг юу гэсэн хэсгийг уншиж таарсан гэхээр Есүсийн тухай хэлсэн тэр хэсгийг уншиж таарсан. 32 дугаар ишлэл дээрээс гарч штэ тэ. Тэгээд уншаа явж ирсэн яг энэ хэсгийг уншиж байхдаа Этиопийн энэ сангийн сайд бол өөрөө бол ойлгохгүйсэн. Энэ иш үзүүлэгч өөрийнхөө тухай яриад байна уу, өөр хин нэгэн хүний тухай яриад байна уу гэдгийг энэ хүн нэг л ойлгохгүй гэсэн. Та нар ч гэсэн Библийг уншихдаа нэг л ойлгодог үстэй энэ яг уншиж байгаа үгээ бол мэдээд байна л да, явлаа ирлээ. Босоо суу залбираа өдргээд бол мэдээж монголоор уншиж байгаа учраас гэхдээ ерөнхийдөө агуулгын хувьд утгын хувьд энэ яг юу яриад хэн яг хэндээ юу яриад юу болоод байгаа ямар утгатай гэдэг бид нар сайн ойлгодгүйтэй адилхан энэ нөгөө тайган амбан сайд бол ойлгохгүй явж байна л да. Тэгээд яг нөгөө Филипп энэ хүний яг хажууд нь ирж таарсан. Тэгээд ариун сүнс Филиппийг ятгсан. Тэр тэргийг гүйцэд очих гэж. Тэгээд тэргийг гүйцэд очих үед дотор нь тайган амбан маань энэ Библийн ишлэг уншицсан явж байгааг нь сонссон. За тэгээ Филипп бол айгүй ухаантай. Юу гэсэн гэхээр та уншиж байгаагаа ойлгож байна уу гэж асуусан. Тэгсэн чи хэн нэг нь надад тайлбарлаж өгөхгүй бол би бол ойлгохгүй байна. Тэгээд Филиппийг тэргэндээ урьж суулгаад одоо манайхаар бол сүйхт хэрэгтэй том одоо төрийн сайд хүү явж штэ. Сүйхт тэргэндээ урьж суулгаад тэгээ Филипп яасан гэхээр нөгөө хүнд чинь тэр бичээсийг тайлбарлаж өгч байна. За ингээд тайлбарлаж өгөхдөө Есүсийн тухай ярьж байгаа. Тэгвэл яг энэ ишлэл чинь өөрөө Есүсийн тухай ярьж байгаа ишлэл учраас Есүс загалмай дээр бидний төлөө цовдлогдож нас барах тэр одоо иш үзүүлэг энэ дэр бичигдсэнийг Филипп тайлбарлаж ярьж байгаа байхгүй. Тэгээ Филипп тайлбарлаад сайн мэдээг ярьж өгөөд Есүсийн тухай тайлбарлаад ярьж өгөөд за ингэсэн чинь нөгөө Этиопийн тайган амбан чинь яг энэ үеэр ингээд яриа явж атал нөгөө голын хажуугаар явсан те нуурын хажуугаар явсан эсвэл голын хажуугаар явж таарсан. Тэгсэн чинь нөгөө тайган амбан чи хөө ус штэ али одоо тэгвэл би шууд баптизм авчиг.
Тэгсэн чинь Филипп асууж байна те. Та чин сэтгэлээсээ итгэвэл болно гэж хэлсэн. Тэгсэн чинь хариулж байна тийм ээ. Юу гэж хариулсан гэхээр Есүс Христийг Бурхны хүү гэдэгт би итгэж байна гэж хэлж байгаа. За тэгвэл та баптизм авч болно гэд. Тэгээ хоёулаа тэрэгнээсээ өсөрж буугаад тэгээ нөгөө гол руу ороод нөгөө Этиопийн сайдад Филипп баптизм хийчихсэн. За ингээ баптизм хийлгээд ариун сүнс Филиппийг авч отсон. Нөгөө Этиопийн сайд маань ганцаараа тэгтээ бол яг баяр хөөртэйгээр аврагдсантай эзнийг таньж мэдсэндээ гинт нэг хүн гарч ирээд эзний үгийг тайлбарлаж өгөөд сайн мэдээ ярьж өгөөд баптизм хийж өгөөд гинт нөгөө нь алга болж байна л та одоо. Тий. Тэгээд тэгсэн ч гэсэн энэ хүн бол одоо итгэж байна тийм ээ. Бурхан өөрийнхөө илч төлөөлөгчийг над руу явуулжээ. Тэгээ энэ хүнээр дамжуулаад Бурхан надад өөрийнхөө сайн мэдээг өгөөд намайг итгүүлээд баптизм өгөөд нөгөө хүнээ аваа явчлаа да гэж одоо энэ тайгаан амбан бол мэдээж тэгж батсан. За ингээд тайгаан амбан бол одоо баяр хөөртэйгээр авралын баяр хөөртэйгээр тийм ээ аврал авсан Бурханаар уучлагдсан ариун сүнсийг хүлээж авсан Есүс Христэд итгэсэн гэдэг энэ баяр хөөртэйгээр нутгийн зүг хүлгийн жолоогоо цааш нь залаад одоо ингээд үргэлжлүүлээ явсан ба. За тэгээ гэтэл Филипп гнийг мэдсэн чинь Азот гэдэг газар ирснэ мэдсэн. За тэгээ Азотоос Кайсар хүртэл Филипп замаараа дайран гарсан бүх хот тосгодороо Филипп бол Есүсийг цаашаа үргэлжлүүлээд номсоор явсан. За тэгэхээр Үүс ном дээр гардаг нэг юм онцгой түүхийг өнөөдөр бүгдээ хамтдаа уншиж штэ тэ. Яг нэг хүнд нэг хүн очиж авралын зар тарааж байгаа онцгой түүхийг бид нар олж харлаа штэ тэ. За тэгэхээр энэ хэсгээс өнөөдөр би нэлээд хэдэн чухал зүйлсүүдийг та бүхэнд хэлэх гэсэн. Эндээс бид Бурхны гайхамшигтай мөн чанар, ялангуяа Бурхны бидэнд зориулсан авралын мөн чанарыг бид нар энэ хэсгээс бол маш тов тодорхой харах боломжтой юм. За хамгийн нэгдүгüрт Бурхан харь үндэстэн хүнийг хүртэл одоо аврах хүсэлтэй юм аа. Энэ бол одоо Бурхны авралын төлөвлөгөөнд байдаг юм аа гэдгийг бид энэ хэсгээс харж байна. Юу вэ гэхээр одоо энэ Библиэлд гараад байгаа энэ Библийн Бурхан чинь Израильчуудын Бурхан. Ер нь бол Израильчууд бол энэ Бурханаа өмчилсөн байгаа шүү дээ. Энэ бол манай Бурхан, манай шашин гэж бодож байгаа. За гэтэл Бурхан одоо яаж яах гэхээр Есүс Христээр дамжуулаад өөр хүмүүс Бурхан өөрөө хурж очиж байна. Өөр үндэстний хүмүүсийг Бурхан өөрөө сайн мэдээгээ өгч тэднийг аварж эхэлж байна. Тэгэхээр Бурхан бол зөвхөн Израильчуудын Бурхан биш юм аа. Бурхан бол бүх үндэстнүүдийн Бурхан юм аа. Би анх 93 онд найзаасаа сайн мэдээ сонсож байхдаа найздаа хамгийн түрүүнд сайн мэдээг сонсож байгаад хэлжсэн үгөө би өөрөөс мартадаггүй. Бид нар чинь Монгол хүн шүү дээ. Наадах чинь бид нар ямар хамаатай юм гэж. Би яг тэр үгийг хэлжээс сандаг байхгүй юу? Юу гэхээр Есүс Христ гэхэлэр Европчуудын шашин энэ барууны бурхан л гэж бодоод байгаа. Азуудын бурхан бол тусдаа. Тэрэнд мөн үүнтэй адилхан арабуудын бурхан нь ч тусдаа, африкуудын бурхан нь ч тусдаа. Тэгэхээр одоо ингээд арьсны өнгөөр ингээд бурхан нь өөр байгаад байна шүү дээ энэ чинь тий. Тэгээд цагаануудын бурхан нь цагаан, шаруудын бурхан нь шар. Тийм ээ одоо арабуудын бурхан нь одоо араб гэдэг ч юм уу. Би бол автоматар тэгж ойлгоод байна шүү дээ. Гэтэл яг үүний хэрэгтэй Бурхан өөрөө энэ хүн төрлөختнийг бүтээсэн бөгөөд Бурхан өөрөө бүх үндэстнийг аврах хүсэлтэй. Түүний энэ одоо хүсэл төлөвлөгөө бол авралын төлөвлөгөө юм. Тэгэхээр Бурхан монголчуудыг ч аврах хүсэлтэй, таныг ч аврах хүсэлтэй, намайг ч аврах хүсэлтэй. Бурхан бол зөвхөн цагаануудын бурхан биш, зөвхөн харуудын бурхан биш, зөвхөн одоо испануудын бурхан биш. Бурхан бол бүх үндэстнүүдийн бурхан юм а гэдгийг бид энэ хэсгээс харж байгаа. Яагаад гэвэл Бурхан өөрийнхөө зарц Филиппийг Этиопийн одоо амбан сайд руу илгээлээ штэ. Энэ Этиоп хүн гэдэг чинь Израиль хүн биш шүү дээ. Тэгэхээр одоо бол бид нар энэ одоо Этиоп гэж бол улс бол одоо хэрнэ бол байна. Тухайн үед бол Этиоп гэдэг нэршил бол байгаагүй. Египтийн урд талд, хойд Суданы хойхон талд энэ хоёрын завсраар нутгалдаг байсан Кушийн хаан тус гэж байсан. Энэ Кушийн хаан тусын хүн байгаа байхгүй энэ хүн чинь. Энэ үеийн энэ хүмүүс бол юу вэ гэхээр хар арьстан хүмүүс байсан. Ер нь бол. Тэ. Намайг олон жилийн өмнө 10 хэдэн жилийн өмнө Дэлхийн зүүн олон улсын байгууллагт ажиллаж байхад манай байгууллагт их гадна дотны одоо мэрэгчлэтнүүд ирж их ажилладаг байсан л та. Тэр үед Этиопоос ирсэн нэг залуу манад ажилладаг байсан. Нэг тургай даруухан залуу ажилладаг байсан. Яг одоо нэг юм Африкийн бүр яг нэг хар арьстай хүн юм уу гэхээр биш. Гэхдээ бол нэг тийм нэг юм араб хар хоёрын холимог юм шиг тийм төрлийн хүмүүс байд юм билээ. Этиопууд гэдэг чинь. Тэ.
Тэгээд энэ тэр Десто гэдэг тэр найз маань бол надад хэлжсэн байхгүй. Манай одоо Этиопийн чуулган бол 2000 жилийн түүхтэй штэ. Яагаад гэвэл 2000 жилийн өмнө Филипп тэр Этиопийн тайгаан амбанд сайн мэдээ хүргээ тэр хүн чинь манай Этиоп улсын анхны Христэд итгэж байсан байхгүй юу? Хамгийн анх Европод Есүст итгэсэн гэж бодоод байдаг. Цагаан хайрцагтай хүмүүс Есүст итгэсэн гэж бодоод байдаг. Үгүй байхгүй юу? Израильчуудын дараа хамгийн анх Есүст итгэсэн өөр гадаад хүмүүс нь ямар улсын хүмүүс байсан бэ гэхээр манай Этиопчууд байсан байхгүй юу гэж Десто надад ярьдаг байсан. Тэгээ тэр нь айгүй сонирхолтой санагддаг байсан. Десто өөрөө итгэгч хүн байсан. Тэгээ би бас Дестод ярьжсэн байхгүй юу? Библиэлд Этиопийн тайгаан амбан гэж гардаг штэ гэж тийштэй гэдэг чинь манай одоо Этиопийн одоо Христ итгэлийн одоо анхны одоо сүм чуулганы одоо сойрыг тавьсан хүн бол одоо тэр хүн гэж бид нар ингэж одоо домон мэт ингэж ярьдгаа гэж ингэж ярьжсэн байхгүй. Тэгэхээр Этиоп бол одоо Израилаас шал тусдаа үндэстэн. Израилаас ингээд урагшаага баруун урд зүг рүүгээ яваад Египт ус байгаа. Египтээс нэвт доошоо явсаар агаад Египтийн урд талд нь Этиоп гэдэг улс байгаа байхгүй. Тэгээ тухайн үед бол Этиоп гэдэг нэргүй Көшин хаант ус гэдэг нэртэй байсан гэж байна. За ийм газар байна. За ийм хүннийг бол бурхан болоод аварж байна. Тэгэхээр бурхан үндэстэн ястан харгалзалгүйгээр бурхан бүх хүнд хүрдэг тийм ээ. Бурхан бүх хүнийг аврах хүсэлтэй байдаг. Хүмүүс бид нар бол нэг үндэстэн яснаар аюух талцаж хуваагддаг тийм ээ. Бүр үндэстэн битгий хэлээд одоо яснараа штэ тийм ээ. Одоо Монгол гэлдэхэд чинь дотроо одоо баруун зүүн нэрээ. Тэднийх чи одоо тэр ястангууд юм бэлээ. Гэл ингээл нэг тиймэр нь яриа л те. Тэгээ бид нар бол ингээд аюу их нэг тэгж ялгадаг тийм үү? Ялгаж ингэж муу, сайн гэдэг. Тэр хүн ихтэй сайн хүн байсан ч гэсэн тийм ястан хүн л бол одоо бүгд муу юм шиг ойлгодог. Тэгээ өөрийгөө болохоор ингээд одоо юу гэдгийг тийм учраас одоо илүү сайн гэж боддог ч юм уу. Хүмүүс бол бид нар бие биендээ аюу их ингэж ханддаг. Гэтэл бурхан биднийг ингэж яс угсаагаар нь ялгаж доош нь хийж ингэж ханддаг юм байна. Бурхан бүх үндэстэнд авралаа хүргэх хүсэлтэй ажээ. Тэрийг бид нар өнөөдөр энэ Этиоп хүнд Филипп очиж сайн мэдээ ярьж байгаагаас бид өнөөдөр харж байна. Бас нэг чухал зүйл гэвэл Филипптэй арьс өнгөний хувьд өөр хүн дээр очиж сайн мэдээ ярьж байгаа. Энэ бол бурхны хүсэл байсан. Яагаад гэвэл Филиппийг ариун сүнс өөрөө удирдах авч явж байгаа. Тэнгэрлэгч өөрөө үгээ хэлээд ариун сүнсээр удирдуулсан Филипп маань очиж энэ Этиоп хүнд сайн мэдээг ярьж өгч байгаа. Тэгэхээр үүнээс бид нар улбалаад бодох юм бол еврей чүчин бол өөрсдөө нэг юм ойрох дорн төрхтэй хүмүүс шүү дээ. Гэтэл Этиопчууд бол яг илүү хар бараан талтай хүмүүс. Гэтэл бурхан энэ хүн рүү илгээлтийн эзнээ явуулж байна. Бурхан энэ хүнд очиж сайн мэдээ тарааж энэ хүнийг аварж байна. Бурханд бол арьсны өнгө хамаагүй. Энэ жоохон бараан тийшээ очихгүй. Гой цагаанууд руу явъя. Тийм байхгүй шүү дээ. Эсвэл зөвхөн Азууд руу явъя гэж байхгүй шүү дээ. Бурхан альва одоо арьс өнгөтэй альва гарал угсааг үл хамааран бурхан өөрийнхөө хүмүүст бол хайртай байдаг. Яагаад гэвэл бид бүгдээрээ бурханы бүтээл. Бид бүгдээрээ бурханы хүмүүс. Бид бүгдээрээ бурханаар хайрлагдсан хүмүүс. Бид бүгдээрээ хүн бурханы бүтээл. Бид бүгдээрээ хүн гэдэг утгаараа бурханы хувьд бид бүгдээрээ үн цэнтэй хүмүүс байгаад байдаг. Тийм учраас бурханы хувьд тийм ээ хүмүүс бидний хувьд бол арьс өнгөн ингээд ялгаатаагаар ингээд нэгээ сайн муугаар нь ярьдаг бол харин бурхан тэгдэггүй маа гэдгийг бид энэ хэсгээс бид нар олж харж чадж байна. Өчигдөр би баг хүүдээ шүмжлүүллээ. Өчигдөр оройно сүүлийн 3 өдөр амар халсан бидтэй те. Гэр дотроо яг л буузны жигнүр дотор л бууз яг ингэж л жигнүүлдэг бах та. Бараг л одоо удахгүй дахиад 2 өдрийн бол бараг болох нэ ерөөсөө өөрөө бараг болох нэ бараг. Тийм л одоо халуун байсан. Тэгээд өчтөр орой харанхуй болоод тэнгэр бүрхээд сайхан сэрүүхэн салхилаад өсөнгөрч хахад гадаа гарч одоо гэр бүлээрээ нэг агаар амьсгалж те сүүлийн хэдэн өдрөл AC бараадаж явсаар атал энэ чинь натурал биш салхичтай ер нь энэ чинь. Тэгэхээр нэг натурал сэрүүхэн яг байгалийн бурхны бүтээсэн жинхэнэ байгалийн сэрүүхэн салхил амьсгалаад өчтөр гадаа чинь нэг сайхан зогслоо. Тэгэхээр чи манай сүм дотор байсан хүмүүс бүгдээрээ явцсан. Зөвхөн 4-5 машин байна. Тэгсэн чи тэр 4-5 машин хэний машинууд ингэж чи манай Непал цуглааны залуучдын машин. Непалуудын доор өчигдөр орой бараг 10-11 хүртэл юм хийж байсан. Магадгүй өнөөдрийн бүтэн сайныхаа цуглаанд бэлтжижсэн биз тэд нар. Тэгээд би нөгөө хоосоотойгоо ярихгүй юу.
Хоосоо одоо бүгд явцсан хаалгаа төгчсөн. Гэхдээ доор Непалууд л байгаа. Энэ машинууд чинь Непал машинууд багхгүй юу гэж хэлчихгүй юу би. Непалиан кар гэж ярьчихгүй юу би. Непалиан карс гэж хэлчихгүй. Тэр чинь манай хөө сонсч байсаа тэгнэ. За аава. Та ингэж одоо энэ Америк хүмүүсийн хажууд л ингэж ярив да. Наа чи арьс өнгөөр ялгаж ярьсан болно шүү гэж. Непал машин гэж байхгүй л байхгүй юу. Ер нь бол адилхан л Honda, Toyota-нууд л зогсож байгаа шүү дээ. Үгүй аав нь зүгээр товчлол Непалчуудын машин гэдэг англиар аав нь ингээ ядраад байна шүү дээ. Зүгээр Непал машин гэж хэлчихвэл Непал хүмүүсийн машин гэдэг утгаар нь аав нь хэлж байгаа байхгүй гэсэн. За бид нар толдоол таныг ойлгож байна. Тэрээс та зүгээр энэ гадаадуудын хажууд энэ Америк хүмүүсийн хажууд энэ хараа Непал машин гэх юм бол та тэр улсыг тэр хүнийг ингээ доромжилж байгаа болно шүү гэж байгаа байхгүй. Өө яана за ойлголоо аав нь гэж тэ. Тэр хүн гэдэг бол яг ийм байдаг гэдгийг хэлэх гээд байхгүй юу? Хүн гэдэг бол юмд яг ингэж л ханддаг. Олон жилийн өмнө манай нэг найз Роб гэдэг нэг найз маань өөртөө тохиолдсон нэг сонирхолтой явдлаа ярьж ирсэн. Монголд олон жил үйлчилсэн байхгүй юу? Роб гэдэг хүн. Монголд 10 хэдэн жил амьдарсан. Монгол хэлээр сайн ярина, монголоор номлоно. Тэгээ Роб нэг Европод очив юм байна л да. Европт найз дээр очив юм байна. Хамт кофе шоп орсон юм байна. Тэгсэн чинь найз нь ингэж хэлж гинэ. За чи кофе авах та хар кофе авъя гэж юусоо хэлж болохгүй шүү. Хар кофе авъя гэж хэлчих юм бол чи тэр нөгөө зөөгчийг чи арьс өнгөөр нь өөрийг нь чи ингээд доромжилж байгаа юм шиг болчих шүү. Тийм учраас хар кофег авъя л гэж юусоо хэлж болохгүй шүү. Тэгээ юу гэж хэлэх юм гэхэлэр сүүгүү гэж хэлэхгүй юу гэж тэгсэн гинэ. Арай өөрөөр хэлж штэ. Тэгэхээр ингээд бэлтэж л орсон гинэ нөгөө кофе шопт ороод захиалга өгч чи нэг хар залуул ингээд нэг үйлчлэл захиалга авахгүй хүрээд ирсэн гинэ. За юу авах вэ гэхэлэр сүүгүү кофе авъя гэж хэлсэн байл да. Чи нөгөө залуу нь гайхчихсан аа. Хар кофе юу гэж асуусан гэсэн. Тэгэхээр тий гэдгсэн гэж байгаа. Өөрөө чи зүгээр л штэ гэдэг тий. Тэгэхээр тэр хүн болохоор өөрөө бол юм бодохгүй байна тий. Гэтэл хүмүүс бидний ингээд заримдаа ингээд бодоогүй юмыг бодсон болгоо ойлгочтой. Бодоогүй байхад бодож जैन энэ яг намайг тэгж जैन гэд бодочтой. Эсвэл яг тэгээгүй байхад нэрэл яг тэгж байгаа юм шиг ойлгогдчихдог. Тэр хүмүүс бидний хувьд бол айгүй эмзэг асуудал байдаг энэ нь. Сая ч гэсэн хөл бөмбөгийн дэлхийн аваргаар яав тийм ээ. Мексикт босон тоглолтыг нэг солонгос ютубер охин бичлэг хийгээ ингээд үзүүлж ирсэн чинь арийнханд Мексик залуу яалаа нөгөө нүдийн шоолоод ингэчээ үсттэй тий. Тэгсэн шүү дээ. Та нар мэддэг юм уу? Чи бөө юм дэлхийгээр нэг бөө юм болж чи та нар хаана явж байгаа хүмүүс вэ чи? Тий дэлхийн төвд юунд байж байгаа чинь аа. Тэгээ ард талд нь нөгөө тэр бичлэгэнд нь ард нь сууж байгаа хүмүүс ингээд гарна шүү дээ. Чинь селфи хийгээд бичлэг хийж штэ. Тэгин чи ард нь сууж байгаа хүмүүс араас наа ингэж ингэхгүй студионт хөл бөмбөг үзэж байна л да. Тэ? Гайхаад ах шиг нь манай хэд үзэг болохоор юу яриад байна гэсэн. Үгүй би хэд нэг тийм л юм яриад байна те. Тэгээд тэгс чи нөгөөх чи солонгос охин байхгүй юу? Нэг Аз охин. Тэгсэн чи нэг ард нь сууж ирсэн нэг Мексик залуу ард нь ингэжсэн нүдээ ингэчихгүй юу? Та нар юм онгортой гэчихгүй юу? Нөгөө залууч байхгүй ажилласаа халагдаад бодоо болсон шүү дээ. Өчөөс арьс өнгөөр ялгуурлаа гэдэг ерөөсө бүр ингээд нөгөө охин чи өөрөө нэг талаар доромжлуулж байгаа юм шиг болсон биш. Нөгөө залууч өөрөө бүр байхгүй болсон. Тэгэхээр Мексикийн засгийн газар нөгөө охиноос чи уучлал гуугаад Мексикийн ерөнхий сайд нөгөө охины чинь хүлээж аваад бэлгэсэлт өгөөд хамт зураг агуулад нөгөө охин ч бүр од болохын дээр бүр одоо нөгөө сохорсон биш завшиг өгчээр манай монголоор нөгөө охин ч бүр од болоод бүр гарч явж өгсөн шүү дээ бүр. Тэгээ бүр гайхамшигт. Тэгэхээр хүмүүс бидний хувьд нөгөө арьс өнгөний үйлчлэл гэдэг чинь яг л ийм байдаг. Тэгвэл бурхан яаж хардیں۔ Бурхан биднийг бүгдээрийг нь хайрладаг. Бид ямар байх нь хамаагүй. Тэр хүн рүү бурхан өөрийнхөө зарцыг элчийг илгээж байгаа гэдгийг бид эндээс харж байна. Бас бидний эндээс нэг харах нэг чухал зүйл бол бурхан нэг хүний төлөө нэг хүнийг илгээж байгааг харж байна. Үйлсийн эхний 1-р бүлэг, 2-р бүлэг, 3-р бүлэг, 4-5 дахь бүлэг ингээ харах юм бол мянган хүн Есүст итгээд байгаа тухай бид нар уншаад байсан. Эхний бүлгүүдээс. Тэгсэн биз дээ. Мянган хүн Есүст итгээл хэдэн зугаараа хэдэн мянгаараа Есүст итгээл баптизм хүртээд байсан. Гэтэл өнөөдөр бидний уншиж байгаа энэ хэсэг дээр нэг л хүн Есүст итгэж байгаа тухай гарч байна. Тэгээ би яагаад энэ тухай ер нь Библи бичигдэж үлдсэн болоо гэж асууж энэ номлыг бодож байхдаа залбираад би бурхнаас асууж ирсэн. Тэгэхээр бурхан хүмүүсийг мянгаар нь олноор нь ч авардаг. Бурхан нэг хүнийг нэг хүн ч гэлтэхгүй бас авардаг юм байна гэдгийг.
Тэгэхээр энэ түүхэн дээр дандаа мянган хүн, 100 хүн аврагдсан түүх Үйлс номон дээр дандаа гараад байвал бас утгагүй шүү дээ. Бурхан албаар тэнд нэг ч гэсэн хүн аврагдж байгааг шигтгэж суулгаж өгсөн байгаа байхгүй. Энэ түүхэн дотор бичүүлж өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр бурхан дандаа л нэг юм тооны араас хөөцөлдөж яадаг нэг юм тоон дуртай бурхан бас биш юм байна. Бурханы хувьд нэг хүн ч гэсэн үн цэнтэй байдаг юм байна. Та нэг хүн таны хувьд та өөрөө бурханд үн цэнтэй. Таны гарал угсаа ямар байх нь хамаагүй та бурханд үн цэнтэй. Бурхан таны төлөө хэн нэг явуулдаг. Бурхан таны төлөө хэн нэг илгээдэг. Ингээд энэ бүх зүйлээс харах юм бол бид өөрсдөө өнөөдөр эзэнд ямар үн цэнтэй юм бэ? Тийм учраас эзэн бидэрт сайн мэдээ хүргэхээр өөрийнхөө илч зарлагуудаа, зарц нарыгаа бидний төлөө илгээд юм байна гэдгийг бид эндээс харж болж байна. Филиппиг яваад очиход яг нөгөөх чинь Ешаягийн номыг уншиж таарсан. Тэгээ уншихтаа бүр яг Есүсийн тухай иш үзүүлсэн хэсгийг уншиж таарсан. Тэгээ нөгөөх ойлгохгүй байж таарсан. Тэнгүүт нь Филипп та уншиж байгаагаа ойлгож гэнэ үү гэж асуусан чинь ойлгохгүй нь чи яа тийм мэддэм үү? Чи тайлбарлаад өгдөм бол аль наашаа ороод иргээд сүүх тэргэндээ урьд суулгаад Филипп зааж өгч байгаа. Яг сайн мэдээ тараах сайхан тохироо бол яг бүрдэж байна л та. Ариун сүнсээр өдөрдуулаад явж байгаа үед яг тэр тохироо бүрдэж байгаа байхгүй. Бурхан та бид хоёрыг аврахын тулд авралын тохироог ингэж бүрдүүлдэг. Тэгээ эзэн доолууртаа байгаараа гэж та нарыг хэлмээр байна те. Яг хэрэгтэй үед чинь бурхан хэн нэгнийг илгээгээд танд сайн мэдээ хүргэсэн байдаг шүү. Яг хэрэгтэй үед чинь яг танд тохирсон тэр арга замаар чинь амьдралын чинь тэрний хэрэгцээн дээр толгуурлаад бурхан хэн нэгнээр дамжуулаад танд сайн мэдээгээ хүргэдэг шүү. Энэ бол эзний арга зам байдаг шүү. Яг энэ Этиопийн сайдын хувьд бол нөгөө юу хүлээгээд байжсэн те. Яг нөгөө тайлбарлаж өгөх хүн байхгүй учраас одоо уншиж байгаа яг ойлгохгүй байж хат яг тэр хэрэгцээн дээр нь Филипп орж ирээд тайлбарлаж өгснөр Иесусийн тухай ярьж өгч байгаа байхгүй. Тэгэхээр сайн мэдээ гэдэг чинь те хүмүүсийн амьдралын хэрэгцээн дээр нь толгуурлаж очдөг юм а гэдгийг тэр алтан дүрмийг бид сайн мэдээг бусдад түгээх алтан дүрмийг бид эндээс харж штэ те. Тэгээ тэр хүн чинь уншиж чинь тэр хүн чинь бурхныг ирж хайж чинь тэгтээ ойлгохгүй байна. Тэгтээ хэн нэгэн ирээд түн тайлбарлаад өгөх шаардлага байна. Тийм учраас бурхан өөрийнхөө хүнийг илгээж чинь. Тэгвэл яг үүнтэй адилхан танд ч гэсэн амьдралын хэрэгцээ байгаа, бидэнд ч гэсэн амьдралын хэрэгцээ байгаа. Тэр хэрэгцээн дээр минь тулгуурлаад бурхан хүмүүсээ илгээж идэг. Бас таныг хэн нэгэн рүү яг ийм хэрэгцээтэй үед нь илгээж идэг гэдгийг бас битгий мартаарай. Тийм болохоор хэн нэгэнд сайн мэдээ хуваалцах боломж гарч ирэх юм бол тэр боломжийг алдалгүй ашиглаж байгаарай. Тийм ээ? Хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар танаас юм асууж байгаа бол ямар нэгэн байдлаар тэр хүнд дэмжлэг тусламж хэрэгтэй байгаа бол та тэр хүний төлөө залбирч өгч байгаарай. Есүсийн тухай ярьж өгч байгаарай. Христийн сүм чуулгандаа урьж байгаарай тэдрийг. Тэ бурхан ийм боломжоор дамжуулан ажиллаа хийдгийн шүү гэдгийг өнөөдөр энэ Филиппийн түүх бас бидэрт Филиппийн энэ Этиопийн тайгаан амбанд сайн мэдээ тараасан энэ түүх бидэрт бол одоо бэлхнээ бидэрт одоо илэрхийлж өгч байна. За тэгээд Филипп энэ тайгаан амбанд яг уншиж байгаа ишлэл дээр нь тулгуурлаад Иесусыг ярьж өгч байгаа. Еврейчүүд байсан бол Иесусыг ярихгүй байх байсан. Өөр одоо юудын одоо энэ хуулийн багш байсан бол Иесусыг ярихгүй байсан. Нэг аврагч ирэх ёстой. Тэр аврагч одоо ирнэ л гэж ярих байсан баг. Филипп болохоор тэр чи ирцэн. Тэр чи Иесус байхгүй юу гэд ярьж өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ текстийг Юудэ багш нар бол нэг өөрөөр тайлбарлах байсан. Филипп бол шууд Иесустай холбож тайлбарлаж байгаа. Тэгэхээр Христэд итгэгчдийн нөгөө Библийг тайлбарлаж харах үнцэг эндээс аюух тодорхой харагдаж байгаа юм л да. Юу гэхээр хуучин гэрээний иш үзүүлгийг Есүс Христийн дотор тайлбарлах, Есүс Христээр түүнийг олж харах, Есүс Христийн одоо дүр зургаар тэрийг тайлбарлана гэдэг бол өнөөгийн бидний хувьд одоо Библийг хамгийн зөв ойлгох, хамгийн зөв тайлбарлах арга зам юм а гэдгийг Филиппийн энэ түүх бидэрт харуулж өгч байна. Хэрвээ бид Библийг уншаад тэндээс Есүсийг ойлгохгүй бол энэ зүгээр юудын шашин болж хувирна. Хэрвээ бид Библийг уншаад тэндээс Есүсийг олж харахгүй, Есүсийг ойлгохгүй, Есүсийг дагахгүй юм бол, Есүс Христэд итгэхгүй юм бол Библийг бид үндсэн зорилгоос нь маш өөрөөр хэрэглээд байна гэсэн утгатай. Зөвхөн нөгөө техникийн хувьд Библийг ашиглаад байгаа болохоос биш,
Яг үндсэн агуулгын хувьд Библийг бид ерөөсөө огт ойлгохгүй байна гэсэн утгатай байхгүй. Тийм болохоор Филипп бол маш сайн сурсан. Тэгэхээр Филипп хинээс сурсан байг гэвэл элч нараас сурсан. Элч нар анхны чуулганд юу заадаг байсан бэ? 2 дугаар бүлэг дээрээс бид уншсан да. Тэд элч нарын сургаалыг байнга сонсож, залбирч, талхай айлуудад хувааж гэж бид нар анх уншижсэн. Элч нарын сургаалыг анхны итгэгч нар маш их сонсдог байсан. Тэгэхээр тэр сонсснороо одоо Филипп яаж яах гэхээр энэ ишлэлийг Этиопийн сангийн одоо тэр сан өмөргийг хариуцдаг сайдад ярьж өгч штэ тий. Тэгэхээр элч нараас сурсан тэр сургаалаа Филипп маань бусдад дамжуулж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр та яг Библийн сургаалыг цуглаан дээр ирээд сурснараа л бусдад та ярьдаг. Тийм болохоор цуглаан дээр эзний үгийг сурж, судалж те ойлгож таньж мэдж байгаа энэ цаг чинь бол хожим та бусдад сайн мэдээг түгээхэд хэрэгцээтэй, үн цэнтэй чухал цаг юм шүү. Тийм учраас би та нарт ингээд Библийг ишлэл өгöd байгаа. Яагаад тэгэхээр та нарт ихэнхт чинь яг надад байдаг шиг ийм Библи байхгүй байгаа даа л да. Тэнгүүтээ би залхуурахгүйгээр ингээд ишлэл өгчөж байгаа. Яагаад тэгэхээр яг тэр ишлэлийг уншаад энэ ишлэлийг юу гэж тайлбарлаж байгааг яг тулгаад суралцаасаа гэж би хүссэн. Яагаад тэгэхээр би өөрөө анх цуглаанд явж эхлээд удалгүй пастрын номлолын амтанд нь орж исэн. Юу надад гоё өгдөг байсан бэ гэхээр яг тэр текстийг уншаад тэр текстээс яаж өнөөдөр миний амьдрал тогсон хэрэгжүүлэлтийг ингэж гаргаж ирж номлоод байна гэдэг нь надад үнэхээр гайхамшигтай санагддаг байсан. Тийм учраас би Библийн амтанд орж байгаа байхгүй. Тийм учраас би Библийг уншихдаа яг надад хандаж ярьж байгаа Бурхны үг гэж бодож би уншиж байгаа байхгүй. Тийм учраас би та нарыг бас тэгж харж, тэгж Библиэтэй холбогдоосоо гэж хүсэхдээ би та нарт ингээд залхуурахгүйгээр цаасар өгöd байгаа. Яа тэгэхээр та нарын зарим чинь гар утсан дээр Библи байхгүй. А та нарын зарим чинь энэ Библийг ингээд ном хэлбэрээр авч амжихгүй яваад байна. Тийм ээ? Цуглаанаас гараа явах юм бол Библи уншихгүй байгаад байна. Тийм учраас яг ирсэн дээр чинь тааруулаад би эзний үгийг яг танд өөрт чинь ингээ харуулж агаад яг тэр ишлэлийг Есүс Христийн гэрэл дотор тайлбарлаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ үгийг та ингээд ойлгоод авчих юм бол хожим та хэн нэгэн хүн танаас асуухын цагт та тайлбарлаж ярьж өгөх боломжтой. Сангийн сайд Филиппээс асуусан шиг амьдрал танаас Библи асуудаг хүн гарч ирдэг байхгүй. Тэр цуглаанч тэгээ яад юм. Энэ Есүс Христэд итгэл гэдэг чинь ямар учиртай юм. Тэгээ танаа Есүсийн чинь тэгээд идэм билээ. Тэгээ тэр нь юу гэсэн үг юм? Танаа Библиэл дээр чинь тэгсэн байдэм билээ. Энэ юу гэсэн үг ингээд асуухад гэд толгоогоо мачаа мэдхгүй манай сүмд очиж пастор ярьж өгнө. Иймэрхүү маягаар олон итгэгч нар дагуулж ирдэг те. Харин та өөрөө тэр үед те Филипп шиг тайлбарлаж өгч чадaltaй байх хэрэгтэй. Филипп хэлээгүй штэ те. Би хоёулаа Ерүсалим буцхоо. Би 12 итгэгч нартай өөрөө чи уулзуулмаар байна гэж хэлээгүй штэ. Энэ хүн чинь нэг нотгийн зүг одоо гараа шидсэн хүн чинь Ерүсалим руу буцахгүй штэ. Ямар боломж байхгүй. Тэгэхээр Филипп тэр үед ярьж өгөөл баптизм нь хийж өгөөл явуулахаас өөр арга байхгүйсэн. Тэгэхээр яг тухайн цагт танаар л дамжуулж хийгдэх Бурхны ажил гэж байгаа шүү. А тэрний төлөө та бэлэн байх ёстой. Тэрний төлөө та өнөөдөр сайн суралцах ёстой. Библийг сайн таньж мэдэх хэрэгтэй гэсэн утгатай. Амен. За ингээд энэ яриаг сонссоод Филипп Этиопийн сайд Христэд итгэсэн гэдэг нь юунаас харагдаж байна вэ гэхээр баптизм авъя гэж байгаагаас ярьж байна. За тэгээд Филипп хэлсэн те хэрвээ та чин сэтгэлээсээ итгэж байгаа бол болно гэсэн чинь тайгаан амбаа хариулж байна. Есүс Христийг Бурхны хүү гэдэгт би итгэж байна гэж хэлээд баптизм авч байгаа. Тэгэхээр баптизм авсан хүмүүс манад ч бас нэлээд байгаа. За аваагүй ч одоо бас нэлээд байгаа. Тэгэхээр гайхшиж бас магадгүй те ямар үед баптизм авдаг юм бэ гэж. Есүс Христэд чин сэтгэлээсээ итгэж байгаа хүн баптизм гэдэг юмыг авдаг юм аа. Баптизм гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ гэхээр усны гүн рүү ямар нэг юм хийж усанд болгох гэсэн утгатай грек үг байна. Баптизм гэдэг нь өөрөө тий. Зовлон дотор баптизм хүртэх, баяр хөөрөөр дүүрэх, баяр хөөрөөр баптизм авч байгаа байхгүй. Ариун сүнсээр дүүрэхэд бүр ариун сүнсээр баптизм авч байгаа байхгүй. Тэгэхээр юугаар ч хүн баптизм авч болно тийм үү? Усаар баптизм авна гэдэг нь ямар утгыг Христ итгэлд илэрхийлдэг вэ? Миний гим нүглийг Есүсийн цус угаасан. Би одоо шинэ хүн болсон. Би одоо ариун болсон. Би гимээ гимшиж би Бурханд итгэсэн. Миний гимийг Есүс загалмаа дээрээс урсгасан цусаараа уучлж намайг угаасан. Хүн усанд ороод цэвэр болдгийн адил Есүсийн нэгүслэр
би ариун болсон, би шинэ хүн болсон гэдэг утгыг баптизм илэрхийлдэг байхгүй. Тийм учраас баптизм гэдэг бол Есүс Христэд итгэгчдийн маш том тэмдэг. Баптизм хийлгэж яана гэдэг чинь тэр хүн үнэхээр эргэл буцалтгүйгээр Есүс Христэд итгэсэн гэсэн утгатай байдаг байна. Тийм учраас баптизм авахд юу нь болохгүй байна гэж асуухад нь Филипп тгий гэж хэлхийн оронд өөрөөс нь одоо асууж байгаа. Юу гэж асууж яана гэхээр та чин сэтгэлээсээ итгэж байвал болно гэсэн чинь тийм ээ би Есүсийг Бурхны хүү гэдэгт итгэж байна гэж хариулж байгаа. За яг энэ хариулт байгаа учраас баптизм авч байгаа. Бидний энэ уншсан түүх Этиопийн тайган амбаны асуултаар эхлээд Филиппийн асуултаар төгсөж байгааг одоо бид нар харж байна. Этиопийн тайган амбан Филиппээс юу гэж асуусан гэхээр надад тайлбарлаад өгөөч гэж асуугаад тэргэндээ урьд суулгасан бол одоо тэр хоёр тэргнээсээ буугаад та Есүс Христэд чин сэтгэлээсээ тэгвэл итгэж гэнэ үү гэдэг Филиппийн асуултаар энэ түүх ингээд өндөрлж байна. Нэг нь асуугаад буцаагаад хариулахдаа энэ хүн одоо бүрэн хариулт энэ хүнд одоо бий болжээ. Энэ хүн одоо Есүс Христийг бүрэн ойлгожээ. Ойлгоод энэ итгэлийн амьдралаар амьдрахаар бүрэн шийджээ. За энэ бол одоо Бурхан биднийг одоо аврахыг хүсдэг, одоо бидэнд зориулсан хийдэг Бурханы авралын ажлын төлөвлөгөө байна. Бурхан ингэж биднийг авардаг ажээ. Бурхан та биднийг голдоггүй. Бурхан та биднийг арьс өнгөөр ялгуурлдаггүй. Гарал угсаагаар минь ялгуурлдаггүй. Бурхан та бидэд бүгдээрэнд нь хайртай. Бурхан та бидний амьдралын онцгой үед өөрийнхөө зарцсныг илгээдэг, тантай уулзруулан уулзуулдаг. Бурхан таны асуултанд Библиэс буюу Есүс Христийн дотор амьдралд чинь хариултаа өгдөг. Та Есүс Христэд итгэж баптизм авах юм бол та авралын баяр хөөртэй болж энэ одоо Этиопийн тайган амбан шиг цаашдынхаа амьдралын аяллыг та авралын баяр хөөр дотор үргэлжлүүлэх болно гэдгийг би хэлмээр байна. Эзэн та бүгдийг эвэг хамтдаа залбирцгаая. Гайхамшигтай Бурхан Аав минь, тандаа баярлалаа. Инэрл хайр нэгүсэлтэн талархаж байна. Та Этиопийн энэ сайдыг аврахын тулд та Филиппийг илгээсэн. Эзэм та бас биднийг аврахын тулд хэн нэгнийг өмнө нь та бас илгээсэн. Та өнөөдөр хэн нэгнийг аврахын тулд бас биднийг сургаж илгээж байгаад бас тандаа талархаж байна. Та бидэнтэй хамт байж бидний амьдралыг та ариун сүнсээр удирдаач. Таны ариун сүнсээр удирдуулан бид бусдад таны сайн мэдээг түгээж таны хүчит ажлуудыг бид хийхийг хүсэж байна. Бидний эргэн тойронд байгаа олон монголчуудад маань та өөрийнхөө авралыг яг энэ Этиоп хүнд хүргэсэн шиг та хүргэж өгөөч гэж гуйж байна. Эзэм тэдний сэтгэл зүрхийг таны үгийн өмнө, сайн мэдээний өмнө та нээлттэй байлгаж өгөөч гэж танаас гуйж байна. Тандаа баярлалаа эзэм минь. Тэгээ Филиппийг та үнэхээр өөрийнхөө алдрын төлөө сайн мэдээнийхээ төлөө хэрэгэлсэн шиг та бид бүгдийг хэрэглээч гэж гуйж байна. Тандаа талархан аврагч эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен.